Улсын байгууллага хүртэл сунжраад байгаа энэ асуудлаар ярилцахаар бид Globe International төрийн бас байгууллагын тэргүүн наран жаргалыг яг одоо студид урьж ирүүлээд байна. Танд юу энэ төрөнд аримт төргий. За Тэгэхээр танай байгууллагын зүгээс яг энэ амжилтсаг.com сайт одоо хаагдсан асуудалтай холбогдуулаад ямар тайлбар хийж байгаа вэ? тэгэхээр манай байгууллага бол 99 онд байгуулагдсан цагаас бид нарын сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчил мониторинг хийж байгаа. Энэ чиглэлээр тогтмол ажиллаж байгаа байгууллага. Энийг хаагдсны дараа бид нар сэтгүүлчдтэй сайтынхантайгаа уулзсан. За тэгээд яг тайлбарын хувьд бол ерөнхийдөө энэ үйлдэл маань Монголын одоо харилцаа холбооны зохицуулах хорооны энэ үйлдэлүүд ерөнхийдөө олон улсын одоо хэм хэмжээг зөрчсөн ийм үйлдэл юм а гэдэг дээр бол бид нар манай мэдээлэлч гэсэн гарсан байгаа. Тэгэхээр яг өөрөө бас харилцаа холбооны зохицуулах хороо маань өөрсдийнхөө дүрм журмыг зөрчсөн ч тийм бас зүйл ажиглаж байгаа. Гэхдээ би өнөөдөр бол илүү яагаад олон улсын хэм хэмжээ, олон улсын хуулийг зөрчсөн бэ гэдэг дээр илүү төлхөө ярих гэж бодож байна. За тэгэхээр манай байгууллага бол IFX гэдэг Услуудлын эрхчлөөний сүлжээ гэж одоо Канадын Торонто хотод байдаг одоо ийм олон улсын байгууллагын гишүүн. Тэгээ бид нар бол 7 сарын 7-ны өдөр бол бид нар энэ шуурхай мэдээгээ одоо тийшээгээ илгээж энийг бол олон улсын одоо сүлжээгээр цацсан. За дараагаар нь бол энэ Европын одоо аюулгүй байдал хамтын ажиллагааны энэ байгууллагаас бол одоо манай энэ бас мэдээлэл тийм ээ манай энэ шуурхай мэдээнд бас хариу үйлчлэгийг хийж бас өөрсдийнхөө энэ хэвлэлийн мэдээг бол гаргаж тараасан байгаа. За тэгэхээр юуг нь бид нар эсвгүүцээд байгаа юм бэ гэж тий. За нэгдүгürt нь Монгол Улсын үндсэн хуулийн үзэл бодлоо илэрхийлэх одоо эрхчлөлөг зөрчиж байгаа. За хоёрт нь бол манай үндсэн хуулийн 10 дугаар зүйл гэдэг. Монгол улс өөрийн одоо нэгдэн орсон сойрхон баталсан олон улсын хууль бол одоо дотоодын хууль адил үйлчлэнэ. За дараагаар нь Монгол улс одоо олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн ийм зүйлүүд байгаа. За тэгэхээр 1961 онд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болохдоо хүний эрхийн түгээмэл томхлыг хүлээн зөвшөөрөөд гишүүн болсон. За дараагаар нь 1974 онд иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактыг сойрхон баталсан. За энэ хоёр одоо олон улсын хуулийн баримт бичгийн 19-р зүйлээр нь иргэний үзэл бодолтой байх түүнийг илэрхийлэх энэ эрхчлөлийг нь баталгааж болсон байдаг. За тэгэхээр одоо өнөөдөр миний гарт энэ юу байна л да 2011 онд шинчлэн баталсан энэ 19-р зүйлийн ерөнхий тайлбар 34 тоот гэж энэ тайлбар байгаа юм. За энэ тайлбар дээр бүгдээрээ одоо юу яагаад үндэслээд ярив. Тухайлбал яг ямар зүйл зөрчсөн байна гэдэг. Тэгэхээр энэ бол 19-р зүйлд байгаа бүх одоо 19-р зүйлийг ерөнхийдөө яаж ойлгох ёстой юм гэдэг дээр гарсан юм тайлбар байдаг. Өөрөөр хэлэх юм бол Монгол улс шүүхийнхаа практикт бол энэ нэгэнтээ дотоодын хууль адил үйлчлэх учраас энийг бол хууль олгож ашиглах ёстой гэсэн үг тийм. Манай яагаад гэвэл энд байгаа зарим зохицуултууд бол манай хуулинд бол өнөөдөр байхгүй байгаа байхгүй тийм. За хамгийн нэгдүгээрт нь ямар хууль зөрчсөн бэ? Ямар зүйл зөрчсөн бэ гэхээр ерөнхийдөө харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан олон дүрм журм байдаг. Тийм ээ? За тэр захим одоо контентын ерөнхий нөхцөл шаардлага гэж би радио телевизийн үйлчлэгийн ерөнхий шаардлага гэж би за тэр одоо сайтын те захим сайтад одоо сэтгэлийг яах журам гэдэг энэ бүх журмуудад бол хязгаарлалтууд орсон байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээр зөрчил бол юу гэдгүү гэхээр энэ хязгаарлаж болно. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөлөг хязгаарлаж болно. Гэхдээ энийг зөвхөн хуулиар хийдэг. Бид нар олон удаа энэ зөвлөмж гаргаж байгаа, олон удаа бид нар хэлж байгаа. Энэ юунууд чинь дандаа хуулиар биш журмаар яасан байгаа. Хязгаарлалтууд нь тавигдсан байгаа. За тэгэхээр энэ хуулиар байх ёстой гэдгийг. За нэгдүгürt нь дараагаар нь маш их тийм нарийн зохицуулагдсан одоо байх ёстой гэсэн ийм зүйл залт байгаа. За тэгэхээр хүн үзэл бодолтой байх илэрхийлэх эрхчлөлөөг нь бол гишүүн орнууд бол хангах үүрэг хүлээж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын өмнө. За тэгэхээр энэ дотор ерөнхийдөө одоо энэ юунд илэрхийлэх эрхчлөлөө дотор юу багтдаггүй гэхээр энэ улс төрийн мэтгэлцээ хүний хувийн болон төрийн үйл хэргийн талаарх
асуудлаарх тайлбар, ухуулга, хүний эрхийн талаар хэлцвэрх сэтгүүл зүй, соёл, уран сайхны илэрхийлэл, номлолт, шашны мэтгэлцээ бол энд багтдаг гэсэн нэг ийм зүйлд байгаа. За арилжааны сурчлага бас орно. Энийний хамгийн гол юм нь бол энд заасан нэг тайлбар нь юу болохоор одоо хэдий гүн гүнзгий гомдоосон гэж үзэхүйц тийм илэрхийлэгч гэсэн энэ 19 дэх зүйлээр хамгаална гэсэн нэг ийм заалт байгаа. За дараагийн нэг заалт нь болохоор юу байдгүй гэхээр гишүүн улсууд шинэ хэвлэл мэдээллийн хараа тус байдлыг хангах, хүмүүст хүртээмжтэй болгох талаар шаардлагатай бүхэл алхмыг хэвлэдэг. Тэгэхээр энэ бол өнөөдөр шинэ хэвлэл буюу захим ертөнцид байгаа захим ертөнцид үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө өөрөөр хэлбэл захим одоо мэдээллийн сүлжээгээр иргэд маань өөрсдөө мэдээлэл авах түгээх тэр эрхэнд нь бол энэ халтцсан байна. Тэгэхээр өнгөрсөн баасан гарагийн хувьд бол харилцаа албаны зохицуулах хорооны зүгээс мэдээлэл гаргасан байгаа шүү дээ, тий? Амжилт.com сайтын хувьд. За манай сэтгүүлч бол мэдээлэл гарсан өдөр тус хорооноос тодорхойлго авах гэж очихдоо за тус сайтад гаргасан гомдол шийдвэр дүгнэлтийг үзүүлээч гэж хүссэн боловч үүнийг үзүүлэх боломжгүй гэсэн мэдээллийг бас өгсөн байгаа. Тэгэхээр мөн Монгол Медиа Консул клубын зүгээс энэ асуудлыг буруу жишээг тогтож байна гэж уриалга бол гаргасан байгаа. Тэгэхээр ийм үйлдэл одоо цаашдаа даамжирвал иргэдийн хувьд одоо мэдэх эрх нь ямар байдлаар одоо зөрчигдөж аюул учрна гэж та харж байна вэ? Тэгэхээр мэдэх эрх буюу бид нар мэдээллийн эрхчлөө за заримдаа иргэний мэдээлэлтэй байх эрх гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө иргэний эрх тийм ээ. Тэгэхээр иргэн хүн маань өөрөө одоо чөлөөт хэвлэлтэй байх, хараа тус хэвлэлтэй байх тийм ээ. Олон ургалч хэвлэлтэй байх нь бол иргэний эрх юм. Тэгэхээр тэр одоо эрхүүдийн ингээ хязгаарлалт ирэхээр иргэний одоо өөрийнх нь эрхчлөө өөрөөр хэлбэл чөлөөт одоо хэвлэлийн эрхчлөө нь бол өөрөө ингээ хаагдаад боогдод ирж байгаа. Тэгэхээр энэ бас 34-р тайлбарт хэлсэн байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөгөө эдлэгсдийг дуугүй болгох зорилго бүхий альва дарилтаас хамгаалахын тулд авч хэрэгжүүлэх үр дүн бүхий арга хэмжээг гишүүн улсууд бий болгох зохино гэж. Тэгэхээр энэ бол бий болгож байгаа биш харин одоо илүү ийм дайралтанд өртөж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хүн одоо үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөгөө эдлэсний төлөө ямар ч нөхцөл байдал дайралтанд өртөх дур мэдэн одоо байвчлах, ташлаан зовоох, амьдрал амь насанд нь халтахаар занал хийх хэмтийн дайралт хийхээс хүн урьдчилсан хамгаалагдсан байх хэрэгтэй. Тэгэхээр улсууд энийг хамгаалах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зэрэг манайх бол хамгаалах биш харин одоо төрийн зүгээс ингээд дайраад байгаа. За нэгдүгürt нь яагаад харилцаа холбооны зохицуулах хорооны энэ үйлдэл нь буруу байна вэ гэж үзэхээр нэгдүгürt нь яг хөө тэр мэдээлэл дотор бичсэн юмнууд байгаа л да хүнийг одоо гүтгсэн, доромжсон, гүтгсэн, буруу ташаа мэдээлэл өгсөн энэ төрөйдэй. Тэгэхээр тухайн хүн одоо тухайн хэвлэл мэдээллийн одоо хэрэгсэл байгуулахаар гарсан мэдээлэл хүнийг гүтгсэн үгүй юу гэдгийг бол харилцаа холбооны зохицуулах хороо бол энийг юу яадаг шийдгүй энэ бол цагдаагийн ажил тийм ээ. За дараа нь хамгийн өөрний хачирхалтай зүйл нь юу байдгүй гэхээр тэр зохиогчийн эрхийг зөрчсөн гэж хаагдсан тэр одоо цахим хуудснуудын чагсаалтын дотор тэр орсон байгаа. За тэгээд тэдний тайлбарлаж байгаа бол өмнө зөрчижээс өмнө нь одоо тийм зөрчил байсан тэрийг арилгасан гэдгээ манай сэтгүүлч гэсэн бас өөрөө хүлээн зөвшөөрч байгаа тийм ээ. За гэхдээ энд өөр нэг чухал юу бий л дээ. Энэ мэдээлэл нь юун тухай мэдээлэл байгаа гэхээр за нэгдүгээрт гүтгсэн үгүй юу гэдэг бол энийг бол юу одоогийн манай хуулиар бол цагдаагийн байгууллага мөрдөх алд мөрдөж шалгаж иж энэ бол үнэхээр одоо гүтгэлэг байна гэдгийг тогтоох хэрэгтэй шүү дээ. Одоогийн байгаа хуулиар. Энэ одоо бүх бидний ярьж байгаа юугаар бол гүтгэлгэд оромжлолын хэрэгээр сэтгүүлчдэг бол юу яах ёсгүй. Тэгэхээр манайх бол хуулиа бас өөрчлөх ёстой. Ерөнхийдөө шинэ одоо манай гэмт хэргийн тухай хуулийн төсөлд бол энэ бол байхгүй. За өөр нэг юм нь болохоор энд их чухал зүйлтэй байгаа юм. Нийгмийн албан тушаалтны тухай олон нийтийн мэтгэлцээний үзэл бодлын хаяглагдаагүй илэрхийллийн талаарх гэж байгаа. Тэгэхээр энэ бол хаяглагдаагүй байсан ч гэсэн те хаяглагдаагүй ч байсан энэ бол фактын үнэт зүйл гэдгийг энийг онцгой анхаараарай гэж хэлсэн байгаа байхгүй. Хэн нэгэн хүнд хаяглагдаагүй байсан ч гэсэн. За нөгөө талын өөр нэг юм нь болохоор энэ нийтийн бүх албан тушаалтан хууль ёсны дагуу шүүмжил улс төрийн сөрөг хүчний анхаарал байдаг. Энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж. За тэгэхээр энэ үйлдэл маань юу гэхээр зэрэг тэр бол фото мэдээ байсан. Үнэхэрийн хаан одоо юу вэ хаан жимс гэдэг компани тэр одоо ус нь бол туулгаар руу орж байгааг бол тэр фотогоор
ингээ харсан байна те. Фото гэдэг маань өөрөө бас илэрхийллийн арга байхгүй. Тэгэхээр энийг бол одоо няцаагаад тэгэл урдаас нь одоо ийм сайхан амралт тэгэл одоо төлбөртэй нэвтрүүд хийлгээл цацаалах би одоо энэ бол зөвхөн ичмээр үйлдэл ахгүй тийм ээ ичмээр ягаад гэвэл Монгол Улсын засгийн газрын тэргүүн гэдэг бол ерөнхий сайд гэдэг хүн болвол нэгдсэн үндэсний байгууллагын өмнө одоо улсынхаа хүлээсэн үүргийг бол биелүүлэх ёстой болохоос тэрийг ингэж одоо өөрөө зөрчөөд ингэж явж явах бол. Тэгэхээр бид нарт бас иргэдийн зүгээс асуулт ирсэн байгаа л да. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн одоо нэг сайтын буюу хэл мэдээллийн асуудал биш ээ. Интернетийн эрх чөлөө буюу иргэдийн одоо мэдэх эрхэнд халдсан үйлдэл боллоо гэж яриад байгаа юм л да. Тэгээ үнэхээр би яг түрүү хэлсэнтэй энэ бол яг иргэний өөрийнх нь тэр одоо мэдээлэлтэй байх тэр эрх чөлөөнд зөрчиж байгаа учраас энийг бол юу яах хэвээр. Одоо жишээлбэл одоо сая бид нар 5 сарын 3 дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж өнгөрүүллээ шүү дээ, тийм ээ. Тэрний дараагаар одоо Европын холбоо бол өөрийнхөө захин буюу захин бус одоо бусаар үйл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний удирдамж гэдгийг гаргасан. Тэгэхээр манайх бол Европын олон улсын Европын одоо аюулгүй байдал хамтын ажиллагааны юм гишүүн болсон юм улс шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр юу гэж хэлж яах гэхээр мэдээлэл харилцааны сүлжээг блоклох тийм ээ шүүлтүр хэрэглэх гацаах хаах одоо гэх эсвэл одоо хөндлөнгөөс нь оролцох энэ бол олон улсын хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм а гэдгийг хэлсэн. Европын холбооны энэ чухал бичиг баримтуудыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр манайх гишүүн болсон байгаа. Тэгэхээр энэ олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн энэ үүргээ манайх одоо биелүүлэх ёстой. 2015 онд Монгол Улсын засгийн газар энэ одоо иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийнхаа тайланг нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороогоор хилцүүлэх ёстой. Тэрнээс өмнө энэ алдаа гацсах хэрэгтэй. За тэгэхээр бидний ярилцах цагийн төрөд өндөрлөж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.